Орой мэд үзэгчдээ саяын телевизийн оргил цаг мэдээллийн хөтөлбөр та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна уу. Бид олон ургалж үзлэн энэ дэр байж тэнцвэртэй мэдээллийг та бүхэндээ хүргэж байх болно. Шинжлэлийн баяр болгохтой холбогдуулан импортын хүнсний тоо хэмжээ эрс нэмэгдэж байгаа бөгөөд манай аймагт хүнсний бүтээгдэхүүний дийлэнх нь Казахстан болон Оросын холбооны улсаас оруулж ирдэг байна. Үүнтэй холбогдуулан хүнсний бүтээгдэхүүнд тавигдах шаардлагын талаар өмнөх 7 хоногт мэргэжлийн хяналтын газраас мэдээлсэн юм а. Энэхүү импортлж орж ирж байгаа бүтээгдэхүүнүүдийн хаяг шошгоны талаар аймгийн мэргэжлийн хяналтын холбогдох байсаагчид мэдээлэл өглөө. Шинэ жил болж байгаатай холбогдуулан импортын хүнсний бүтээгдэхүүний тоо хэмжээ одоо эрс нэмэгдсэн. Манай аймагт худалдаалж байгаа нийт хүнсний бүтээгдэхүүн ихэнх хувь нь Казахстан болон Орос холбоотой улсаас орж ирдэг. Үүнтэй холбогдуулан импортын хүнсний бүтээгдэхүүн тавигдах шаардлагын талаар өмнөх 7 хоногт та бүхэнд одоо мэдээлэл хийсэн байгаа. Өнөөдөр би та бүхэнд импортын хүнсний бүтээгдэхүүний хаяг шуушгын талаар мэдээлэл хийе. Одоо импортын хүнсний бүтээгдэхүүний хаяг шуушгинд одоо дараах мэдээлэл тусгагдсан байх ёстой. Импортын хүнсний бүтээгдэхүүний одоо хаяг шуушгинд Монгол эсвэл англи, орос хэлний айл нэгээр бичигдсэн байх ёстой. Тэгээд үйлдвэрлэгчийн нэр, хүнсний бүтээгдэхүүний нэр, тоог хэмжээ, одоо үйлдвэрлэгчийн нэр, хаяг, үйлдвэрлэсэн он сар өдөр, хадгалах хугацаа, эсвэл хэрэгжилж дуусгах хугацаа, орц найрлага, тэгээд хадгалах нөхцөл, тэжээлэх чанар, түүний gaaj нөлөө, хорлох залтуудыг одоо тусгагдсан байх ёстой. Одоо энэ бүгдийг тусгагдсанаар нэг хаяг шуушгины стандартанд одоо бүрэн нисэж байна гэж үзэж болно. Одоо ард иргэд маань одоо хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа сав баглаа бодол болон хаяг шуушгыг одоо сайдаар анхаарч шалгаж авах хэрэгтэй. Тэгээд дараагийн нэг анхааруулах зүйл бол манай амжилтын одоо бэлгэнд өгөх гэж байгаа одоо бэлгэнд одоо гоо сайхнуудыг боож өгдөг. Одоо үүнтэй холбогдуулан импортын орж иж байгаа одоо гоо сайхан болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнд одоо хяналт тавьж ажиллаж байна. Засгийн газрын 233 дугаар тогтоол Шадар зээдийн 60 дугаар тушаал болон одоо мэргэжлийн хяналтын ерөнхий газрын А105 тушаалын тушаалаар батлагдсан гоо сайх болон ахуйн хэрэглээний одоо бараанд хяналт хийх 9-3-32 кодтой одоо хяналтын хуудас батлагдсан. Энэхүү хяналтын хуудасаар одоо манай Саган ор бомтод одоо хяналт шалгалт хийгдэж байна. Аж ахуйн нэгж одоо иргэд маань одоо импортер гоо сайхан болон ахуйн хэрэглээний бараа оруулахдаа эрүүл ахуйн хууль засны дагуу экспортлогч орны одоо эрх бүхий байгууллагаас олгосон одоо шинжилгээний дэм болон гарал үүслийн гэрчлэгийг одоо заавал дагуулж ирэх ёстой. Тэгээд бас нөгөө зориултын тээврийн хэрэгслээр тээвэрлэж одоо хоол хүнстэй хойлж нөгөө тээвэрлэхгүй байхыг одоо анхааруулж байна. Дээрх залуудыг зөрчсөн тохиолдолд иргэнийг одоо 200 мянган нэгжтэй тэнцэх, аж ахуйн нэгжийг одоо 2000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр одоо торгуулийн арга хэмжээ авнаа. Үлгий сумын засаг даргын тамгын газраас өнгөрсөн 7 хоногт хийгдсэн ажил болон эх 7 хоногт хийгдэх ажлын талаар ард иргэдэд тайлбарлаа. 12 дугаар сарын 7-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд аймгийн хэмжээнд мал тооллогын ажил зохион байгуулагдаж байна. Одоогийн байдлаар энэхүү мал тооллогын ажилыг нэгтгэж байгааг мэргэжилтнүүд илэрхийллээ. Тус хугацаанд ямарваа нэгэн шалтгаанаар малаа толуулаагүй айл өрх иргэд ирж малаа тоолуулахыг Үлгий сумын тамгын газраас анхааруулж байна. Манай Үлгий сумд хийгдэж байгаа болон одоо хийгдэх ажлуудын талаар танилцуулъя. За өнгөрсөн 7 хоногт 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 27-ны өдөр 7-ны өдрөөс 17-ны өдөр хүртэл мал тооллогын ажил явагдсан. Одоо мал тооллогыг одоо нэгтгэх ажил явагдаж байна. Энэ дэр зарим одоо малаа толуулаагүй, гэртээ байгаагүй айлууд ирж бас давхар бүртгүүлж байгаа. Яг энэ тоо бүртгэл дээр бас ард иргэд сонирхож хэлэхэд энэ тоо бүртгэлтэй холбоотой асуух юм байвал асууж болно. Зарим одоо гэртээ байгаагүй айлууд ирж бүртгүүлж болно гэдгийг бас хэлье.
мөн одоо сургууль цэцэрлэгүүдийн шилэн дансны хөтлөлт одоо сайжрахгүй байна. Энэ одоо сургууль цэцэрлэгүүд, олон байгууллагууд шилэн дансны хөтлөлтөн дээр анхаарч зарим дутуу бүртгүүлсэн ажил дээр бид нар албан тотын явуулсан энэний дагуу ирж албан ёсны одоо манайд шилэн дансны хөтлөлтийг бүртгүүлэх хэрэгтэй байна. За шинэ жилийн бэлтгэл ажил хийж байна. Энэтэй холбоотой төв талбайг шимэглэх ажлууд хийж байгаа. Энэ дэр албан байгууллагууд хуваарлагдсан мөсөөр урлах дүрс гаргах ажлуудыг хийгээд эхэлсэн байгаа. Зарим одоо эхлэг байгууллагууд одоо энэ 7 хоногт багтаагаад энэ ажлаа дуусгана гэж бодож байна. Шинэ жилийн өөр амьсгал оруулаад байгууллагууд гадна тогтчлолт болон дотор тогтчлтыг хийгээд бэлтгэл ажлыг хангах хэрэгтэй байна. Мөн ард иргэд одоо өнөөдрөөс эхлээд сас орж байгаа, күйтрэх төлөвтэй байгаа учраас усгаж хөлдөх аюул ихтэй байгаа учраас энэ дээр бас ард иргэд анхаарах хэрэгтэй байна. Цагаагаар бас өнөөдрөөс эхлэн күйтрэх төлөвтэй байна. Мөн үлгий сүмийн хэмжээнд нохойн албан татвар бусад хураамж төлбөр жилийн эсийн байдлаар одоо хора татвар сайн байгаа. Гэхдээ бас татвар төлөөгүй зарим ард иргэд байгаа. Энэ татвараа одоо жилийн эс болж байгаа учраас заавал одоо төлж барагдуулахыг анхааруулж хэлье. Шинжлэлийн баяртай холбогдуулан цагаан нуурын шалган нэвтрүүлэх цогцлбор нь энэ сарын 29, 30, 31-ний өдрүүдэд амархаар болоод байна. Жил болгон уламжилт ёсоор баярын өдрүүдийн амралт 29, 30, 31-ний нэгнийг үргэлжлэдэг байсан бол энэ жил албан ёсны мэдээлэл өгөөгүй тул тухайн үед нь дахиж ард иргэдэд мэдээлэл хүргэх болно гэдгийг илэрхийллээ. Шинэ жилийн баярыг тохиолдуулан цагаан нуурын шалган нэвтрүүлэх хөтөлбөр нь энэ сарын 29, 30, 31-нд амрах болно. Шинэ жилийн баярыг тохиолдуулан жил болгон 1 сарын 1-нд амардаг байснаа энэ жил албан ёсоор амран гэсэн хариу өгөөгүй тул хариу өгсөн үед бид дахиж мэдэгдэх болно. Аймгийн мэргэжлийн хяналтын газраас сургууль цэцэрлэгийн 2 дугаар улирлын амралтын талаар мэдээлэл өглөө. Энэ сарын 22-ноос эхлэн сурагчдын 2 дугаар ээлжийн амралт эхлэх юм байна. 2 дугаар ээлжийн амралтаар хөдөө орон нутгийн багийн сурагчид 7 хоног амрах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг мэргэжилтний ярианаас хүлээн авна. Энэ 12 дугаар сарын 22-ноос буюу энэ 5 дахь өдрөөс манай бүх сургуулиудын сурагчдын 2 дугаар улирлын амралт эхэлж байгаа. За 2 дугаар улирлын амралтаар бол Хөдөө аймаг сум багийн сургуулиуд бол 4-7 хоног, Улаанбаатар хотын нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангид 7 хоног, за 6-аас 12 дугаар ангид 6-7 хоног амарна. За яагаад энэ 2 дугаар улирлын амралтын урт хугацаатай бэ гэдэгт одоо хариулахад одоо тав хүн мэдж байгаа энэ өвлийн хүйтэн мөн одоо өвлийн хүйтний үеэр том төс өвчин мөн амьсгалын замын өвчнүүд нэмэгддэг. За мөн утаатай холбоотой ингээд Улаанбаатар хотын сурагчид бол урт хугацаагаар хөдөө сумдын сурагчид бол 4-7 хоногор ингээд амарч байгаа. За 3 дугаар улирлын хичээл бол 1-р сарын 21-нд эхлэн мөн 3 дугаар улирлын хичээлийн ёр цагаан сарын баяраар 7 хоног бас одоо хөдөө сумдын сургуулийн сурагчид бол ингээд 7 хоног амарнаа. За энэ амралтын өөр бас одоо эцэгчүүд сургуулийн багш нарт зөвлөхөд за хүүхдүүдийг бол одоо өдрийн цагаар одоо бөнөөр нь суулгахыг бас хорглохыг зөвлөж байна. Ягаад гэвэл одоо том төс өвчнүүд бол их хандлагатай байгаа. За мөн өглөө эрт оройн цагаар бас одоо хүүхдүүдийг бол сургуульд цуглуулах байхыг бас зөвлөж байна. Ягаад гэвэл манай аймагт гэсэн одоо оройн цагаар утааны асуудал бас хүнд байгаа. За мөн 5 дахь өдөр одоо хичээл тарахаар хичээлийн дотор байранд амьдарч байгаа хүүхдүүдийг бол одоо эцэг асар хамгаалагч нарт бол хүлээлгэж өгөх шаардлагатай. За бид бас одоо сургуулийн захирлуудад бол
энэ амралтын үеэр хүүхдүүдийг бол одоо бөөнөр нь цуглуулах байх. За мөн ороо үдшийн цагаар өглөө эрт ороо одоо нэлийн ороогод хүүхдүүд бас цуглуулах байх талаар манай мэрэгжлийн ялтын газрын даргын албан даалгавар хөрвүүлсэн байгаа. Энэ албан даалгаврын дагуу одоо ажиллахыг сургуулийн захирал цэцэрлэгийн эрхлэгч нарт бол ингээд үүрэг шиглэл болгож байна. За мөн одоо цэцэрлэгийн хүүхдүүдийг бол цэцэрлэгийн багш нар өглөө хүлээж авахд бол эрүүл мэндийн үзэл хийж хүлээж авах шаардлагатай. Энэ бол эрүүл мэндийн сайдын тушаалтай. Хүүхдүүд одоо халуунтай байна уу? Ямар нэг том төвчний халдварын шинж илэрч байна уу гэдгийг одоо багш нар маань одоо эмнэлгийн үзлэх хийгээд хүлээж авах шаардлагатай. Хэрвээ ийм одоо сайн одоо өвчний халууны шинжтэй авил эцэгч нь хүлээж авах шаардлагатай. За мөн ороо хүүхдүүдийг бас одоо эцэг асраагч бол хүлээж авах шаардлагатай. За мөн одоо мэдээ шинжил болж байгаатай холбогдуулна. Хүүхдүүд бол одоо бэлэг авдаг. Одоо сургуулаас нь эцэгчүүдээс нь хамаатан цаадангуудаас нь гээд бэлэг авдаг. За энэ бэлэгний одоо аюулын байдалд нь бас анхаарах шаардлагатай. Манай холбогд хүнсний байцаагчид, эрүүл ахуйн байцаагчид бол өдөр болгоно одоо ингээд зөвлөмж өгч байгаа. Энэ зөвлөмжийг сайтаар сонсож одоо манай мэрэгжлийн ялтын газрын Facebook гайд вебсайтад бас зөндөө зөвлөмж тавьж байгаа. Энэ зөвлөмжийг сайтаар уншиж энэ бэлгийг сонгох шаардлагатай. За мөн одоо хоолны хоордлого гарахаас бас одоо урдсан сэргийж ажиллахыг зөвлөж байна. Яагаад гэвэл одоо энэ шинэ жилийн байраар бол одоо хүүхдүүдийг баярлуулах, нэгэндээ зоочлох гэх мэт одоо олон нийтийн хамаарсан ажлууд ихээр явагддаг. Энд бас одоо маш сэрэмжтэй анхаарч ажиллахыг бол эцэгчүүдэд зөвлөж байна. Энд хүрээд Саян телевизийн оргил цаг мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Дараагийн дугаарт иргэн уулзлаа. Баяртай үзэгчдээ.